Сүүлд нэгэ ботсон. Гэхдээ муудаад байгаа юм бүгдээрээ мэдсээр байж зүгээр л эцэг хүсэл нь байсан юм болов. 2 3 удаагүй байсан. Тий. Миний охин аав таныг ганчлан аваад ирэж. Тэр нь хамгийн сүүл хүний чих яндаг байхгүй юу? За. Тэр хүн ухаангүй хөвччихсэн чи ярьж чадахгүй байсан ч гэсэн чих сонсчод. За. Тэгэхээр өхөл гэдэг зүйлтэй хин нэг нь тулгарч байгаа бол тэр үе дээр эргэл дээр очиж байгаа бол зүгээр л хоёроо үйлж. Тэ нараа цэцгээ ирсэн шүү гэж хинд нь хөөхөн зөвлөж. Түүс тэр сонсоод хин нэг хүлээж идэг. За сайн байцгаана уу? За мөгийн таамт мөнхийн сэдвэргээд цоврал подкаст маань нэг эмнэлэг дээр ирсэн байгаа. За тэгээд энэ бол энэрэнгүй харц гэдэг ингээд хоспис буюу хөнгөвчлөх эмнэлэг дээр ирсэн байна. Тэгээд энэ энэрэнгүй харц хоспис эмнэлэг дээр ирчээд бид ер нь ингээд нөгөө яг өхөлтэй нүүр тулдаг тий хэцүү ч гэсэндээ тэр зүйлтэй нүүр тулдаг ийм салбар буюу энэ одоо мэргэжлийн онцлог бол эмчнэр байдаг. За тэр дундаа эцсийн шатанда очсон ийм өвчтнүүд за ер нь бол хөнгөвчлөх эмчилгээ шаардлагатай байгаа ийм өвчтнүүдтэй өдөр тутам нүүр тулж ажилладаг ийм төлөөллөөс бид зүгээр ингээд өхлийн талаар ярилцах гэж байгаа. Тэгээд энэрэнгүй харц гэдэг энэ эмнэлгийн өнөөдөр зочин маань энэрэнгүй харц гэж эмнэлгийн эмч алтан цэцэг тий. Тэгээ алтан цэцэг эмчтэй бид ярилцах гэж байгаа. За тэгээ алтан цэцэг эмч бол Монголын хөнгөвчлөх эмчилгээний нийгэмлэг гэж явах уу. Тэгээ Монголын хөнгөвчлөх эмчилгээний нийгэмлэгийн нарийн бичгийн дарга ахлах цэргийн эмч ийм хүн байна. Тэгээд урилгын минь хүлээж авсан баярлалаа. За баярлалаа. Та яг ингээд хөнгөвчлөх эмчилгээ буюу яг энэ мэргэжлэрээ хэдэн жил ажиллаж байна? За би эрүүл мэндийн шинжилгээ ухааны сургууль буюу одоо анагаахын үндэсний шинжилгээ ухааны сургуулийг 2010 онд төгссөн. Тэгээд төгсөнгүүтээ айгу сонин тохиолдолоор хөнгөлөх тусламж үйлчилгээг үзүүлдэг эмч болсон. За яасан бэ гэдгсэн чинь намайг төгсөж явах ч бол эмчнэр жилд ингээд 6 кредит цуглуулах хэрэгтэй байдаг байхгүй юу? Мэргэжлээ дээшлүүлээд. Тэгээд тэгсэн дөнгөж төгсөл 6 сар төгсөл 7 сард байжсэн чинь хөнгөлөх тусламж үйлчилгээ явуулдаг 3 сарын курс байна. 3 сар суугатал 12 кредит авчих юм байна гэж. Тийм мэдээлэл сонсонготой ямар гоё юм бэ? Би 3 сарын сургалтанд суучхад л би кредитээ авчих юм байна гэнгээ төгсөнгүүтээ шууд аваад тэгээ сурсан чинь миний нүүт ингээд нэгдсэн. Одоо тэгээ Монголын эрүүл мэндийн эрүүлгийг хамгаалахын гавьяад ажиллаж байна. Одоо тэгээ гээд манай багш маань тэр хичээлийг заадаг байсан. Тэгээ бид 3 сарын курс суугаад 6 жил сурсан мэдлэг маань юу ч биш байсан гэдгийг ойлгосон. Яагаад гэвэл багш маань бидний тэр хичээлийг бидний зүрх сэтгэлд ортол заадаг. Тэ дөнгөж шинэхэн төгссөн оюутан байж идэг ажил дээр одоо яаж гарахаа мэдгүй уучраа болохгүй ерөнхийдөө бол дотроо тийм төөрөгдөлтэй явж исэн гэтэл тэр зүйлийг маань ингээд өөрчилж өгсөн тий хүмүүс ийм зүйл тохиолддог энэ үед нь та нар ийм арга хэмжээ авах хэрэгтэй ийм хэрэглэн одоо тий шээс нь гарах байгаа хүнд ийм катетер тавингууд тэр хүн шээс нь гараад ямар ч асуудал болно бүгдийн гардаа үйлдэлтэйгээ эмчилгээтэйгээ бийд гарч байгаа зөвөр шалгаа бүх юмыг зааж өгч исэн учраас би тэгэл тэрнээс хойш би ч мис заслын эмч болно гэж мөрөөддөг байсан. Гэсэн чинь миний мөрөөдлийг бүр тэр 3 сарын сургалт бүр шал өөр болгосон. Тэгээд 10 онд курсээ төгсөнгүүтээ эмнэлгүүдийг судалж гисэн. Энэ талаар ажиллавал ер нь Монголд хэр олон эмнэлэг байд юм гэд судлаад үзсэн чинь цөөхөн эмнэлэг байсан л да. 2000 оноос одоо Монголын хөнгөлөх эмчилгээ тусламж үйлчилгээ бол Монголд үйл ажиллагаа явуулсан. Тэгээ 2005 оноос бол их эмнэлгүүд бол албан ёсны эрхтээр үйл ажиллагаа явуулж байгааг ер нь бол судалсан. Тэгэл айгу олон эмнэлгүүдээр очиж уулзсан л та. Найдвар эмнэлэг рүү утсан. Ногоон гэр хоспис гэдэг эмнэлэг рүү утсан. За тийм байлээ тий. Хавдар судлалын үндэсний хөнгөлөх тасаг гэж байдаг. Усаа ганцхан эмнэлэг байсан тухайн үед. Одоо 2000 оноос хойш ярьж байгаа байхгүй юу? Улсдаа ганцхан эмнэлэгтэй. Тэгээ хувийн нэг 3 хоспис эмнэлэгтэй байсан. Тэрний нэг нь эвэл хоспис гэд гэрээр эргэлт хийдэг эмнэлэг байсан. Гэхдээ хамгийн түрүүнд бол гэр эргэлтийг бол нэг сонирхоогүй. Яагаад гэвэл би эмч юм чинь мэдээж эмнэлэгт байж ш би хүнээ илүү эмчилнэ. Үйл ажиллагаа явал 24 цаг би хүнээ хянах хэрэгтэй гэсэн тийм бодолтой төгсөж байсан. Гэр эргэлт гэдэг ойлголт ерөөхдөө бол байгаагүй байсан. Тэгээд эмнэлгүүд дээр очиж уулзсан чинь эмнэлгүүд бүгд ингээ эмчээ авцаа. Тэгээд залуу шинэ болсон хүчин энэ мэргэжлийг сонирхож аваад баярлж байна гэл би ерхэд бол тийм урмын өгөөл намайг за тэгээд анкета өгчөөрэй шаардлагатай бол буцаа залгая гэдээ ярьжсэн. Тэгээд 7 сард амраад сургууль төгссөн учраас наадмын амралтаар хөдөө амарчаад ирсэн чинь
ивэл хоспис эмнэлгээс над руу залгасан. Тэгээ завтай байна уу, өөр ажилд орсон уу, манай эмнэлэгт хүрээд ирээд чигээд. Тэгээд манай захирал болохоор Helen Shepherd гэдэг Америкийн совилогч эмэгтэй байсан. За. Тий 2000 оноос хамгийн анх нөгөө хөнгөлөлт тусламж үйлчилгээ үзүүлж яхад гэр эргэлтийг хийдэг байсан. Тэгээд тэр захиралтайгаа таарад тэгээд манайх ингээд гэр эргэлт хийдэм ба хөвтүүлдэг эмнэлэг байхгүй. Ихэнх хүмүүс ингээ эмнэлэгт 5-7 хоног өсрөөл 10-аас 14 хоног хөвтөж гардаг. Тэгээд гэртээ тэр хүмүүс ямар хэрхэн одоо тий эмнэлгийн тусламж үйлчилгээ өөр тохиолдсон өвчин заваараа яаж хэмжилж байгаа бид нэр мэдгүй байх учраас тэрэн дээр тулгуурч манайх гэр эргэлтээ ингээ хийдэм ба чи хүсвэл ажиллаж болно гэхээр за нөгөө дөнгөж төгссөн гар чинь ямар ч ажил байхгүй. Тэгээ за тэгээд туршаад үзье гээл тэгэл найзтайгаа хамт орсон л тоо. Яг их сургууль төгссөн найзтайгаа. Тэгээ хамт орсон чи 2 эмч авах боломжгүй нэг эмч авах гээд тэгээ би сонгогдсон байсан. Тэгээд захирлынхаа дагаж явсан чинь нэрээ багшийн заасан хичээл захирал хоёрыг ерөөхдөө бол таарж исэн. Тэгээд хүмүүстэй бол уулзах хаад яг л энэ хүмүүст би хэрэгтэй зөвлөгөө өгч чадах юм байна те. Энэ үед нь яг яадаг учраа болохгүй байгаад нь зөвлөгөө өгчвөл энэ хүн 3 хоног амьдрах байсан бол 7 хоног 10 хоног амьдрах те өвдөлтгүй зовиргүй байх тэр зүйлийг би хэлж өгч чадах юм байна гэж өөртөө итгээд тий аав ээжтэй хэлсэн байгаа. Би ингээд эмнэлэгт ажилд орохгүй аав ээжээ гэр эргэлт хийдэг тийм эмнэлэгт орохоор боллоо гэдгсэн чинь за чи өөрөө чадна гэж ивэл бидний хувьд бол ямар ч асуудал байхгүй гэдгсэн. Тэгээд ирэхэд бол 2010 оноос одоо хүртэл эмнэлэгтээ ажиллаж байгаа. Манай эмнэлэг чинь 2005 онд анх байгуулагдсан ивэл хоспис нэртэйгээр. Тэгээд нөгөө 17 жилийн турш хавдрын болон хавдрын бос онцтой хүмүүсийг гэрээр нь очиж эргэлт хийдэг байсан. Бид нар яг л ажил хийж байгаа юм шиг өглөө 9 цагт ирнэ, орой 5-6 тарна. Ажлын 5 өдөр ажилладаг. Тэгээд ерөөхдөө бол бид нар манай эмнэлэг рүү хандсан бүх хүмүүсийг ингээд нэрсийн жагсаагаад 7 хоногтой хуваарлж гэсэн үг. Маш хүнд өвчтөй хүн байвал 3 өдөр очино. Нэгт 3 дахь тавтахад. Гайгүй бол 7 хоногт 1 удаа, дунд зэрэг байвал 1-2 удаа ч юм уу тий. Хянах шаардлагатай юм бол тэгээ эмч, сувилагч, сэтгэл зүйч гэх 3 хүн явдаг байсан. Тэгэл орол эмчтэй зовирлонгууд эмч нь эмчилгээ бичүүлдэг манай сувилагч сайхан эмчилгээг нь хийдэг. Мэргэсэн эмч сувилагч. Тэгээд оюун санаа сэтгэл зүйн одоо тусламж шаардлагатай бол нийгмийн ажилтны сэтгэл зүйч маань сайхан ярилцаад тэгээд өдрийг нэг хаппи өнгөрөөдөг байсан. Тийм тэр үйлчлэгэнд хүмүүс аягүй дуртай байсан. Тэгээд яг хүмүүсийн хүсэлтээр танах ийм гоё үйл ажиллагаа явуулдаг юм чинь гоё хэвтүүлдэг эмнэлэгтэй болчихвол ямар вэ гэдэг. Тэгээд 2021 оноос хойш хандив ерөөхдөө бол цуглуулж агаад 22 онд бид нэр энэ эмнэлгийг шинээр барьж саяхан баригдсан юм тийм шинэ эмнэлэг. Тэгээд зөвхөн хөнгөлөлт тусламж үйлчлэг явуулдаг. Өөр бол ямар нэгэн төрөлцсөн бол үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Тэгээд одоогор бол бид нар бол хавдрын болон хавдрын бус бүх хөнгөлөлт тусламж үйлчлэгээ тий хүмүүсийн ярдгаар амьдралын сүүлийн мөч тохиолдсон тийм хүмүүст хөнгөлөлт тусламж үйлчлэгээ үзүүлж байгаа. Одоо тэгэхээр танах сэтгэл зүйч эмчтэй юу эсвэл та өөрөө дээрээ давсараа явдаг юм уу? За олон жил ажиллахаар олон жил ажиллахаар эмчээ чинь цэвэрлэгчаа чинь сэтгэл зүйчээ чинь нийгмийн ажилтнанд тэгэл бүхэл юмыг нэг хийгээд би ингэж ойлгосон. Зүгээр би өөрөө ингэ судлахгүй юу? Тийм тэг за ингээд хүлтэй нүүр тулдаг, байнгын нүүр тулдаг эмнэлгийн салбар гэдгсэн чинь эмнэлгийн салбар дотор хоспис хөнгөвчлөх хоёр гэхдээ бас арай ялгаатай гитсэн байсан. Гэдэг чинь хөнгөлөлт тусламж үйлчлэгээ гэж байгаа. Тийм үү. Зүгээр хосписыг Монголд орчуулахдаа хөнгөвчлөх тусламж үйлчлэгээ гэж явж байгаа. Тэгэд зүгээр ингээд хүмүүс айгу буруугаар ойлгодог байхгүй. Хөнгөлөлт тусламж үйлчлэгээ буюу хоспис эмнэлэг маань тий хүнийг тий хамгийн сүүлийн мөч ирсэн үед нь одоо тий шууд унтуулдаг ч юм уу гэж буруу ойлгодог. Үгүй бидний үйлчлэг чинь маш гоё штэ. Тэр хүний амьдрах хугацаа тавилан ингээд тогтоогчвол 5 хоног, сар, 3 сар гэл насын ерөөхдөө бол олон улсын ангиллаар өвчнийх нь биеийн байдал бүх юмыг харгалзаад ингээд ерөөхдөө л нэг хугацаа гаргацдаг байхгүй. Тэгэхээр тэр амьдрах хугацааг нь хөнгөлөлт тусламж үйлчлэгээ үзүүлснээр 5 хоног амьдрах хүнийг 7 хоног, 10 хоног амьдрах хугацааг нь уртсгадаг тийм үйлчлэг байхгүй. Хүмүүс болохоор хөнгөлөлт очингууд тэр хүн шууд нас орчдөг тий өхөлдөө нүүр турдаг гэд буруу ойлголттой яваад байдаг байхгүй. Тэсвэргээрээ бид нэр тэр хүнд амьдрах хугацаа бэлгэлж гин гэсэн. Би үл ингэж ойлгосон. Зөвхөн нөгөө нэг яг ийм ялангуяа манайд бол ингээд хавдрын бүх төрлийн хавдрын өвчлөл ер нь бол өндөр байна тий. Тэгэн гууд тэр нөгөө хавдарч ингээд эцсийн шатанд очихоор ингээд зарим нь бол маш их зовиртай тий сүлдээ бүр ингээд нөгөө
юугаа өвчин ам дагчтааж бүртэл ингээд бүр тасал болоо тэр нь нөлөөлөхгүй болдог. Тийм тэгэн гоо тэр нь зүгээр яг зовир багтай одоо тэрхүү идэрхгүй эцсийн шатанд очсон зовир багтайгаар л эцсийн шатанд нь үдэх ийм одоо эмнэлгийн үйлчилгээ юм байна гэж ойлгоо. Тийм зүг ойлгосон байна. Тэр хүн биед гарч байгаа хэрэг өвдөлттэй байл өвдөлтийн намдах хэмжлэг. Биед нь гарч байгаа зовир шалгаа гэдэг нь болохоор огж буул жохоолн дургу болох ч юм уу тий хавантай болох шээс нь гарахгүй ч юм уу өтгөн гарахгүй гих мэтлэн олон төрлийн шинж тэмдгүүд хүний биед илэрдэг тий нойр нь хүрэхгүй гих ч юм уу тэрэнд нь таарсан эмчилгээ асаргаа сувилгааг түлхүүр хийдэг байхгүй. Одоо бидний хоногт хийж байгаа үйлчлэлийн бараг 90% нь асаргаа сувилгаа шаарддаг. Тийм хүмүүс байдаг байхгүй. Босох чадваргүй, идэх чадваргүй, залих чадваргүй тийм хүмүүс байдаг. Асаргаа сувилгаа ээж хөнгөрөх тусламж үйлчлэгээ үзүүлснээр тэр хүний амьдрах хугацаа нь уртцдаг. Юун дээр зөвхөн би ингэж ойлголоо, буруу ойлгосон байвал та залруулаарай. За, хоспис эмнэлэгт ирж байгаа хүмүүс за ялангуяа тэр нэг эцсийн шатанд орсон хүмүүс л ихэнх нэг би өхөн гэдгээ ингээд сонсоод мэдээд хүлийн зөвшөөрсөн ирд юм уу эсвэл би ингээд эргэн тойрныхоо ингээд кейсийг харахад зарим нь бол ингээд шууд эмчин хилээд за танд одоо 3 сарын нас байна гэж хэлж байна. Зарим нь бол ингээд айгаад хэлж чадахгүй тий ингээд бүр эцсийн бичиг хүртэл ингээд ерөөс ингээд өхөн гэдгээ мэдэхгүй ингээд яваад ах шиг байна зүгээр. Та одоо ингээд 15 6 жилийн туршлага 10 оноос хойш гингууд одоо ер нь зүгээр ингээд туршлагаар харахаар энэ хоёр кейс аль нь давмгай байна? Ер нь зүгээр ингээд ерхэд бол оншоо мэдгүй ирдэг хүмүүсийн давмгай байдаг. Одоо жишээ нь хавдар судал дээр тий улсын ганц том бааз эмнэлэг маань байгаа шүү дээ. Тэн дээр Монголд одоо хавдраар өвцсөн бүх хүмүүс оншоо ерхэд бол тодордог байхгүй юу? Тэгээд тухайн гарч байгаа хүмүүс ар гэрийн хүсэл дээр хариуг нь одоо л орчин үеийн анагаах ухааны салбарт бол өвчтнийг ерөөсөө юу нь өвдсөн бүх юм 100 хэлэх хэрэгтэй. Өвчтөө өөрийнхөө өвдөж байгаа өвдөл зөвөр шаналгаа оншоо хүртэл мэдэх хэрэгтэй. Болцсон байхгүй юу? За. Тэгээд тэр зүйлийг оншиг хэлэх үгүй юу гэдгийг бас ар гэрээс нь асууна. За. Ар гэрээс нь асууад за энэ хүнд хэлэх үгүй юу гэдэг зөвшөөрөл авна. За хэлээгүүл бид нэр яах нь нөгөө нотлохоон дээр суурилсан ангаах учраас ийм шинжилгээ үзсэн чинь таныг ийм онштой буюу таны хавдар гэдэг өвчин чинь онцлогдлоо. Та хавдар судлалын эмнэлгээр үйлчлүүлж байгаа. Яагаад энд ирснээ мэдж байгаа тий? Шинжилгээсэн чинь ийм өөрчлөлт гарчлаа. Гэт ерхэд бол шууд пал хийдэл бол хийхгүй. Ерхэд бол аажмаар ингээ ерхэд бол хийлдэг. Зарим эмчнэр ар гэрийнхэн хийхгүй бид нар нуучих. Зүгээр илхэн өвддөг, хотоод нь өвддөг тий? Гээл хийлээд нуучия. Бид нар хэлмээргүй байна. Хэлчүүл нөгөө бидрээс илүү гэр бүлийнхэн тэр хүний сэтгэл зүйг одоо ямар реакшн гаргадгийг мэддэг учраас тэрэнд нь тааруулсан тийм зөвлөгөө бидрээс хүсдэг байхгүй юу. Хэлээдэг үйл бид нэр хэлээдэг нь хэлэхгүйгүй л бид нэр аажмаар хэлдэг. За манай эмнэлэгт ирж байгаа үр ширхэгчдийн ер нь ихэнх нь оншоо бол хүлээн зөвшөөрөөгүй мэдээгүй ирдэг. За оншоо хүлээн зөвшөөрсөн өвчтөн айгүй маш амар гэдэг бид нэр харьцаж хүртэл амар. Хүлээн зөвшөөрөөгүй өвчтөн маш хэцүү гэдэг. Одоо ингээд мэдээж эмнэлэгт хийж байгаа олон тусал тариа, эм тариа, эмчилгээ, асаргаа сувилгаа хийсэн ирнэ. Миний биеийн байдал сайжрах ёстой. Гэтэл сайжрахгүй улам ингээд ордоод байна. Оншоо хүлээн зөвшөөрөөгүй тэгж хэлдэг. Гэтэл оншоо хүлээн зөвшөөрсөн хүн чинь ийм завир гардыг хэрвээ миний элэг өвдсөн бол элэгнийхээ эмчилгээ хийчихвэл би ингээд сайжраал 5 хоногийн 7 хоногийн эмчилгээ хийгээл би эмчээ 2 сарын дараа 3 сарын дараа буцаад ирээд хэвтэн шүү тий завир шаналгаа илэрсэн үедээ буцаад ирнэ гэж хэлдэг байхгүй. Гэтэл оншоо мдээгүй юм чинь эмнэлэгт гараад одоо эхний 3 өдөр эмчилгээ аваад сайжрах хэрэгтэй байтал сайжрахгүй байгаа учраас улам сэтгэл зүгээр унцдаг байхгүй. Хэдий тэр хүний хавдрын итгэвчил бага байсан ч гэсэн сэтгэл зүгээрээ унаад аюу хэцүү байдалд ордог. Тэгэхээр ихэд бол энд ирсэн ихэнх үйлчлэгчдийг бол аюу сайн ярилцдаг. Эмчилгээ гэхээсээ илүү тэр хүний сэтгэл зүйд тулгамдсан асуудлыг ихэд бол мэдж байгаа учраас тэрнтэй холбоотой зөвлөгөөг нь өдөр болгон орж үзэх болгондоо ярьдаг. Одоо тийм хайртай дотны хүмүүсээс нь илүү нөгөө гол асуудлыг мэдж байгаа учраас тэрэнд нь чиглэсэн зөвлөгөөг өгөөд ихэд бол ойлголдог байгаа. Тэгээд оншоо мэдсэн юм яг эмчээ баярлаа. Яг л ийм асуудал байсан болоод би юу ч мэдэхгүй байжсэн шүү дээ. Манай гэрхэн надаас нууцсан байсан байна. Тэ? Ингээл хилцсэн бол би ингээд хоошод тэ үлдсэн одоо хавдар хүртэл онцлогдсон хугацаа чинь өөр аа шүү дээ. Онш авснаас хойш үлдсэн энэ амьдралынхаа хугацаанд би юу их төлөвлөгөө гаргах байсан бэ шүү дээ. Одоо жишээ нь зохиолч хүн байлаа гэхэд нэг номын одоо
дунд хэсэг те өрнөл хэсэг хүртэл бичээд төгсгөлөө бичиж чадаагүй өвдөд эмнэлгээр яваад тэгсэн хүн байвал гэрээслээ хэлдэг байхгүй. За энэ би сүүлийн хэсэгт нь одоо өөрийнхөө охиндоо ч юм уу эсвэл зохиолч найздаа ч юм уу те хин нэгэн хүнийг дуудаж ирээд за би энэ хүртэл ийм утга санаатай өгүүлэлт юм уу ном гаргаж байгаамаа тэр хэсгийг би бичиж чадсангүй чи энийг баяжуулаад ингээ бичээд өгөрөө гол нь ийм санаа агуулга байх ёстой шүү гэдэг тэр хүн цахаасаа хэлдэг байхгүй юу. Тэгэхээр тэр хооронд хүмүүжлэх тусламж үйлчлэгийг авч ил яах гэсэн. Өвдөжөөл өвчин амнах юм хийн. Эмийн үйлчлэгийг гарах хүртэл хугацаанд чинь бид нар шиг өвдөлтгүй гоё байдаг үе байдаг байхгүй юу тэр хүмүүс чинь. Тэр үедээ за энэ санааг ингээ биччихээрэй. Эсвэл нөгөө өргөжөөд бичиж байгаа юм. За хаа би ингээ ичлээ, ихчээ би ингээ ичлээ. Зөв хийж юу? Утгыг нэг гаргаж чадчихна уу гэдэг санаагаа тэр хоорондоо ярилцдаг байхгүй юу. Тэгэхээр тийм боломжийг ерөөхдөө бол яг нөгөө дээр үесээ оншийн ерөөсө хэлэхгүй байсараа ирсэн. Яг тэр сэтгүүгээр яваад байдаг. Оншоо хүлээн зөвшөөрнө гэж чинь хамгийн сайн зүйл. Гэтэ яг нэгэнд өвдсөн тодорхой. Гэтэ тэрнээс хойш үлдэж байгаа хугацаанд өөрийнхөө хэрэгтэй жишээ нь ачгүйтэйгээ уулздаг ч юм уу, гадаад явдаг ч юм уу, эсвэл төрсөн нутагтаа очдог ч юм уу тий хийж дуусгаагүй ажиллаа дуусгана гэсэн. Заавал хавдраар настаа өвдөхгүй байгаа шүү дээ. Хүүхдүүд өвдөж байгаа. Залуу өсвөр үеийнхэн мөрчлөө өвдөж байгаа байхгүй. Тэр хүүхдүүд чинь бас өөрийн гэсэн амьдралын зорилго байгаа шүү дээ. Тэр бүгдийг одоо хийж дуусгаагүй ажиллаа дуусгана гэсэн. Тэгэхээр гэрээсэл би ерөөхдөө бол бичүүлдэг байсан. Ер нь оншоо ингээд сонсохоор за ингээд оншоо мэдэхгүй байж байгаад ер нь эцсийн шатанд орцсон. Та ингээд ер нь за танд ингээд маш бага хугацаа үлдсэн гэдгийг эмнэлгийн нөхцөлд хэлвэл айгу зөвөр идэг. Эмнэлгийн нөхцөлд хэлэл илүү зүгээр. Яа тэгвэл одоо жишээ нь оншоо мэдэн зарим хүн ухаалдаад унж болно шүү дээ. Өвдөж болно. Тэр үдж яхаа. Эмнэлэг таамж нь бид нар тэр хүнийг сэхэн амьдрал хэмжлэг бол хийн штэ. Сэргээ хэмжлээ ч юм уу. Даралт нь хэсэг харуулчул яах юм. Муу мэдээд болж байгаа. Тэгэхээр тоо хүний биеийн байдалд нь тохируулна. Даралт нь ихсдэг юм байл. За даралтын юм нь авчирч уулгана. Зүрхэнд дэсдэг бол тий. Тэр бүгд за өөр шалгааг нь сайхан дарсныхан дараа тайвшруулж агаад нүүр тулсан ярьслах гэдэг байхгүй. Тэгж хэлэх нь илүү зөв үүрэг. Гэртээ ч юм уу өөр орчин тийвэл тэр хүн магадгүй юу ч болох юм мэдгүй шүү дээ. Энэ чинь маш том мэдээ байхгүй. Сэтгэл зүйн маш дарамтнд дүгнэд орж байгаа байхгүй. Тэгэхээр эмнэлгийн нөхцөл ер нь мэрэгжлийн эмч сонирхлагч тий мэрэгжлийн хүмүүсээр хэлэлцэн айгуу зүгээр идэг. Ер нь ингээд зүгээр яг ингээд мэдээж ингээд нөхцөл кейс болгон өөр байх л да. Би Facebook дээр одоогоос 2 жилийн өмнө нэг юм уншижсэн. Юу яаж яана. За ингээд манайх ингээ нөгөө эцсийн шатанда орцсон тий эмчилгээгүй байхад нь авчаад ингээ тэнд нэг лам идгээдэг гингээл гадагшаа явж ингээд баахан одоо хамаг хүүхдүүдийнхэн одоо юу гэдгийг эд хөрөнгийг ингээ бүх хэмийг нь одоо бараад тий тэгээд эцэст нь ямар анханасаа л эмчилгээгүй байсан тэрийг нь хэлэхгүй аль аль талдаа хүлээн зөвшөөрч чадахгүй явсаар байгаад эцэстээ үрээд тий тэгээд ингээд өнгөрч байна. Ер нь бид нэг юм зарим юм дээр зүгээр үнэнтэйг нүүр тулвал яадیں гэдэг нэг өнцөг байна. Гэтэл одоо яг ингээд үгүй тэгэл яг цагаад болохоор хүн чи юу гэдэл хайртай хүнээ ингээл те за одоо ингээд өгөх нь тодорхой юм чи одоо яах юм бэ гимээргүй юм байна гэд. Тэгсэн чинь тэн дээр зүгээр нэг хамгийн их лайк авсан комент байгаа. Тий хамгийн их лайк авсан комент нь зүгээр л тэр өвчтөнд өөрт нь яг бодит нөхцөл байдлыг нь хилээд шийдвэрийг нь өвчтнөөр нь гаргуулахгүй. Тэгтэл ингээд юундээ өвөр Монголд хятад очиж баахан эмчилгээ хийлгчээд ирээд та анханасаа найдваргүй байсан гэдгийг нь хятад очиод эмчин хилэнгууд тэр өвгөн хүүхдүүдтэй би эмчилгээгүйгээ мэдсэн бол юу гэж ингээд ийм хэцүү Монголын нөхцөлд та нарын босгосон амьдралыг буцааж нураах юм бэ? Зүгээр л намайг аль болохоор өвчин зовиоргүйхэн шиг явуулчихгүй яасан бэ хүүхдүүд минь ээ. Гэдэг нэг ийм нөхцөл кейс одоо бас гарддаг юм байна. Энэ зүйлтэй бол бид нэр өдөр болгон тулгардаг ярьж байгаа шүү дээ ихэнх нь. Тэр нөгөө онш тавилангаа мэднэ гэдэг чинь яг энэ байхгүй. За ойролцоогоор танд тэдэн 3 сарын тий төрийн нэлгээр 3 сарын нас байна. Энэ хугацаанд юу их вэ? Хавдар болохоор 1-4 гэсэн үе шаттай байдаг. Эхний 2 шаттанд нь одоо таны ярьдгаар онцлогдчихвол байдгаа бараад бүх үйлчлэгээ авсан ч тэр хүн хавдар итгэдэг байхгүй. Тэр үед нь болохоор мис засал хийм туяа имчилгээ буюу хөнгөлөх бүх имчилгээнд ч ороод тэр хүнийг эдгэж болдог. 3-4 дугаар шатанд орсон тохиол ер нь бол хэцүү. Эдгэрэл гэж зүйл байхгүй. Тэр хүнийг өвдөлтгүй амар тайван байлгах тийм одоо саний хэлсэн тийм жишээ гарч ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ зүйл дээр бол
өвчтнөөс ямар ч гэсэн асах хэрэгтэй. Асуухын тулд тэр хүн саний тохиолдолд оншин хэлээг байх нь шүү дээ. Нууцсан байна. Таг. Тий. Тэгээ эмчнэртэйгээ төрүүлээ явчихдаг юм а гэдэг аахгүй юу? Эмчнэртэйгээ цаг ярилцааг байх нь шүү дээ. Яг манай аавын өвөөгийн ч юм уу хавдар нь хэдгээр үе шатанд явж байгаа. Ямар эмчилгээ байгаа юм. Яавал дээр үү гэдгээ эмчнэртэйгээс ойлголцоог байхгүй юу? Тэр хавдар гэдэг үгийг сонсох хүсээгүй ч юм уу магадгүй тий. Ингээл идэвчдэг өвчин гэж ботцсон. Гэтэл аль шатанд явж байгаасаа хамаарат эмчилгээ нь өөр байдаг. Тэд нэр ойлгоогүй байх нь шүү дээ. Яг нь бид нар мэдээж хайртай хүн өвдсөн багт чинь мэдээж тэр хүнийг явуулъя гэж бодохгүй шүү дээ. Амьдруулахын төлөө нэг өдөр 1 минут 1 секунд амьсгалуулахын төлөө бүх юмаа уусаа гаргадаг байхгүй. Гэхдээ тэр нь бас хоёр өөр арга замтай гэдгийг сайн ойлгоогүй байхгүй. Өөртөө ч гэсэн тэрийг хүлэн зөвшөөрч чадахгүй тийм. Тавтаа гэдгийг хүлэн зөвшөөрөөгүй учраас ийм шийдвэр гаргаж явж байгаа байхгүй. Аюу заавал гадаадд очивол идэх чинь гэд буруу ойлгодог. Үгүй Монголын анагаах ухааны салбар чинь одоо нэлээд өндөр түвшинд гарсан шүү дээ. Нэг жишээ ярил нэг хүн яг хавдар судалт яг хорт хавдартай гэдэг оншоо авсан. Тэгээ яг 2-оос 3 дахь үе шат руу орох зааг дээр байсан. За танд мис заслын хаалга хийчихвэл таны хавдар төгс идэвнэ гэсэн чинь тэр яг нэлээд боломжтой айдал юм байсан байна л та. Тийм үү. Хаалгаа юу л эдгэнгүй би Монголд хэлэхгүй. Би Германд хэлнэ. Манай хүмүүс миний бүх шинжилгээний хариуг ингээ явуулаад тэнд хаалгаанд ороод би хавдраа ахуулчвал төгс итгэнэ гэд бодсон. Тэгээ мэдээж эмнэлгийн байгууллагч нь өвчтний эрхийг өөрийнх нь санал бодлыг бид нэр бол нэгдүгээр тавина. За тийм Монголд орноггүй л орно. Орохгүйгүй л та өөрийнхөө хүслээрээ болоо. Тань ийм үе шаттай ингэж явж байгаа шиг бүх тавилангийг хэлээд өчөж байгаа байхгүй. За тэгээд нөгөө хүн чинь нөгөө яхаа маш их зардал болж байгаа шүү дээ. Герман руу онгоцоор явна тий. Холын нислэг тэгээд эмнэлэг цаг авна. Монголд хийгдсэн оншин тодорчсон бүх шинжилгээг мэдээж эмнэлэг хаалгаанд оруулахын тулд бүх шинжилгээг эхнээс нь авна. Тэгээд шинжилгээнд дэр маш их зардал гарна. За операцийн руу хаалгааны хэсэг рүү орсон чи яасан? Монголд нөгөө хаалгаа хийжсэн Монгол эмч маань тэнд урилгаар очиод хавдрыг хийдэг байх нэр. Хавдрын хаалгаа хийдэг байсан байна. Тэсэн чи очисон чи яасан? Хаалгааны хэсэг дээр нөгөө Монгол эмчтэйгээ таарсан. Шокнд орсон. Хөөх эмчээ та гадаадд ирж урилгаар хаалгаа хийдэг гэсэн юм хэлэхгүй байсан юм би гэж байгаа байхгүй. Танд хэлэх гээд өөрийгөө ойлгуулсан. Гэтэл та ингэж хүлээж авсан. Одоо нэг нь тэнд ирсэн чи би танд хаалгаа хийнэ. Тэгэхээр яасан бах нь? Сайн эмчтэйгаасаа ойлголцож ярилцсан бол бага зардлаар их орондоо хайртай хүмүүсийн дэргэд ядчил хавдар судлалын үндэсний төвд орсон бол бүх хамаатууд нь ирсэн байгаа шүү дээ. Тэнд болохоор яг цөөхөл 2 3 хүн дараа гэрийнхэн төлөвлөл бас байна гэсэн үг шүү дээ. Тиймэрдүү жишээс болж исэн. За хамгийн анх 10 онд миний хамгийн анх үжид байсан хүн маань хотоодны амтартай хүмүүс 47 настай эрэгтэй. За тухайн үед болохоор манай яг өвчин амдаадаг юм маань Монголын хувьд болохоор бас хөрөлцөө жоох муу байдаг гэсэн. Тэр хүний хувьд болохоор аргагүй ихэнд бол өөрт байгаа тий 47 жил наслах хүртлээр өөрийнх нь цуглуулсан төрөнгөө ирэхэд бол гарсан баг. За юу болсон бэ гэсэн чинь өвчин амдаадаг нөгөө тариа маань тасарчсан. Тэгээд ер нь 7 хоногийн эмчилгээ улсаас эрүүл мэндийн татгалаар өвчин амдаах хэмийг опиум бүлгийн юмнуудыг өгдөг байхгүй юу? Татгалаараа. Тэрийг авсан ирнэ тэр нь өвдөлтийн намдаж хүрхгүй байсан. Тэр яах нь хүрхгүй байгаа. Тэр 7 хоногор авсан юм хүрхгүй сэтэрсэн хөдөлт ойр орхон өвдөд тэр хавдрын хөдөлтийг дарахын тулд тэр хүн яасан. Эхлээд байранд өгдөг гэж жагаад хашаа башаа аваад. Хашаа башаа авж агаад байшин газараад том хашаатай дотроо байшинтай гэртэй байж байгаа байшин газараа сүүлдээ машина зарсан. Яагаад гэвэл зөвхөн өвчин намдах юм худалдаж авах юм бол хувийн аптекаас авч шít усаас өгсөн юм хүрхгүй. Тэгээ бусад үлдсэн юм өөрийнхөө мөнгөөр авчихсан. Нэг тийм тохиолдолтой нүүр тулж ирсэн. Тэгээ тэр маань миний амьдрал тохиолдсон юм хамгийн хэцүү кейс байсан. Бусдаар бол нөгөө амьдралынхаа боломжоос хамаарат гадаад тий солонгост бол айгүй хим имчилгээ эдгээр хийлгэж байгаа. Хавдрын дээр авах мэс заслын имчилгээд бол гадагшаал айгүй их явж байгаа. Тэгээ тэрийг бол бид нар бол ийм шүү гэдэг зөвлөөг нь өгдөг. Тэгээ шийдвэрийг өвчтөн бол ар гэр гаргадаг учраас тэгээ яалтчгүй тэгээ хорхидог. Тань дээр ирж байгаа хавдрын одоо юу гэмтэй за 3 4 дугаар шатанд орсон хүмүүс танаас би эзээ өгөхгүй гэж асуудаг. Эмчнэрээс хавдрын эмчнэрээс хамгийн их асуудаг номер 1 асуулт гинэ. Эмчээ би эзээ өгөхгүй гэж асуудаг. Асуудаг шүү. Тий. Тэгээ та юу гэж хэлэх вэ? Би хариулна. За хоёлаа таныг аль шатн дээр явж байгааг хоёлаа олон улсын судалгаа харж байгаад Карновский үзүүлэлт гэж байдаг байхгүй юу? Хүн амьдрах хугацааг тодорхойлсон. За тэрэн дээр
Хэрэг босч явах чадваргүй тий байнга хөвтрийн тий одоо жишээ нь нараа сараа гэдээ дуутахад хариу үл үзүүлэхгүй юм залхих чадваргүй тий өөрөө босоод өөрөө өөртөө үйлчлэх 100 басраатай тийм хүмүүс ингээд тохируулсан. Эсвэл босож явдаг ч юм уу тэр юм таасан оноо гэдгийг. Тэрийг хойлоо уншия. За та харахгүй бол эмчний уншиж өгье. За эхний 100 оноо нь тийм байна. 70 оноо нь тийм байна. 60 тийм байна. 10 20 тэг бол тэр хүн нас баралт. 10 бол одоо насрахын өмнөх шатанд явж байгаа. 20 оноо гэвэл за яг вэ амьсгалж байгаа. Зоон дороо хоолоо идчихдэг. Катедрын шийсэн гарч байгаа. Ер нь бол тэгээд ямар ч үйл хариу үзүүлэхгүй гэх юмшингээр ингээд оноонуудыг ингээд тайлбарт амжижсэн мэт. За хоёлаа уншия. Та ч одоо яг алин дээр нь явж байгаа. Би ч сайн мэдэхгүй юм. Тэгэхээр хоёлаа энэ олон улсын юу гаргаж агаад англиг харж агаад уншия гэл. Тэгээд одоо 10-аас 20 оноо 50 оноотой байл та тэд хоног амьдрнаа гэсэн бүр тоог нь гаргаж өгсөн өснөгт хийдэг байхгүй. Зүгээр ямар ч асуудалгүй тэрийг хараад ахаа тэд хоног амьдрна гэж юм. Гэхдээ та эм цуудыгчийнхаа зөвлөсөн эм тариаг цагаар нь хэрэглээд хоолоо идээд амрах цагтаа амраад өөрийгөө тайван стрессгүй байлвал энэ битсэн хоногоос илүү амьдрах боломж танд байгаа. Та хэд хоног яаж амьдрахаа бүгдийг та шийднэ гэдэл ирэхэд бол хэлцдэг. Тэгвэл тэр хүн чинь бодно шүү дээ. Би чинь нэрээ тийм ажилтай. За энэ олон улсын судалгаар нь би тий 90 хоногийн настай юм байна. За хэрэг би зөвлөгөөгөө дагавал бүхэн надад шалтгаалвал юм тийм байх гэдгээ тэр хүн өөрөө ойлгоод авчихдаг. Ухаангүй хүн дээр бол тэгж хэлэх боломжтой. Мэдээж тий. Ард ирэх нь асуудаг байхгүй. Одоо тэр хүнийг хараагүй удцсан ахан дүүс тийм үү дүүнэрш одоо юу гэдэг үеэл юунууд нь ирж байна. За манай энэ хүн хэд хоногийн нас байна. Тий. Мэдээж би мэрдэн хүндрээд эмнэлэг дээр хамаатан цад бүгдөө ирчдэг. Би ингээ ажилласаа чөлөө аваад ирсэн юм аа. Би гадаадд ажил хийдیں۔ Сурдаг оюутан байгаамаа. Ойролцоогоор хэд хоногийн насаа бол эмчээ. Ингээ ажиллаа төлөвлөсөн юм аа. Тий. Чөлөө мөлөөгөө тий хошин сунгасан юм аа. Ажилдаа ч юм албан газартаа бичиг авсан юм аа гэд ерөөхдөө асуудаг. Тэрэнд нь болохоор тэдээс тэд хооног гэж ерөөхдөө хэлчихдэг. Ер нь анзаарч яхад за ингээд эцсийн шатанд орцсон тэгтээ өөрөө оншоо мдэггүй байгаа хүн яг тийм бөнгүүд аль аль нь мдэггүй ар гэрийн ч мдэггүй өөрөө мдэггүй байла. За ингээд эцсийн байдлаар ингээд та ингээд эцсийн шатанд орцсон. Ер нь бол танд нэг тэдэн сарын нас байна ч гэдэг юм 3 сарын нас байна гэдгийг хэлэхэд ар гэрийн нь өвчтөн өөрөө хоёрын аль нь одоо илүү хүн түлээж авт юм бол эсвэл кейс болохоо өөрөө Ирэхэд бол өөр ихэвчлэн манахаар хандж байгаа хүмүүсийн ар гэрэн л өөрөөр болж хүнд өвчлөж. Өвчтөн өөрөө мэдж байгаа шүү дээ. Хоол иддэг байсан. Би 200 г нэг аяа хоол иддэг байсан бол би 150 30 болоод багассан шүү дээ. Угаасаа ойлгоцсон. Би угаасаа идэгшгүй өвчин босцсон юм байна. За эмч юу гэж хэлэх вэ? Тэрийг сонсыг хүлээж авдаг. Ар гэрийнхэн тий хамгийн сайн имжлэг юм. Хамгийн үнэтэй тариа юу вэ тий? Хаана сайн гадаад дэвсэн хамаагүй юм чи юу сайн бэ? Аваадаг. Тий. Үе шат 3 4-рөө орцсон найдваргүй амьдрах хугацаа богиноцсон үед тэгдэг. Тэр энэ зүйл дээр бол би өрөөлмөр аахгүй. Жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгтээ орооч. Тий. Ямар нэгэн эрүүл гэдгийг сонсох шиг хамгийн сайхан зүйл байхгүй шүү дээ. Хэрэг өвдсөн бол та онцлуулаач. Хеликобактертэй онцлогдсон эмчилгээнд ороогүй гэж явж идэг одоо сүүлийн залуучууд айгүйх гадуур хоолдог тий бэлэн болгоцсон бүтээгдэхүүн айгүйх авч иддэг тий нүрээр нь ингээд бах юм гарцсан насны онцлогоо явж идэг. Үгүй цаана хотоодонд нь хоол босруулах замд нь асуудал байгаа штэ. Ингэж байгаа зүгээр халчтээ. Энэ имийг угаал эмчилгээгээ гүйцэтгэхгүй бид нар чинь 5 хоног 7 хоногийн эмчилгээг цаглаа дууж чадахгүй тэр хоорондоо дэглэмээ барьж чадахгүй ингэж явсаар байгаа яах вэ? Одоо бактери чинь улаалт үсгээд шархлаа үсгээд тий тэгээ дотроо хугацаанаар хавтарлуу шилждэг гэдгийг ерөөсөө ойлгохгүй байхгүй. Тэгэхээр өвцснийхаа дараа сүүлийн шатанд орсон үедээ маш их үнэтэй эмчилгээ хийлгэснээсээ илүү эрүүл байгаа үедээ гэр бүлдээ анхаараач. Эхний хавтартай хүн байл ядаж аав ч юм ахын ч юм өвцсөн бол гэр бүлээрээ БЦ вирусын эсрэг шинжилгээ өгч. Б-ийн эсрэг вакцины ороод ирсэн шүү дээ. Тэр вакциныг хичвэл хизээч Б-ийн Б вирусээр үүсгэсэн элэгний өрсөлдөв шинжлэр өвтгөө гэсэн үг. Тэгэхээр уриалга хэлмээр байгаа байхгүй. Тий. Өвтгөөсөө урдаж өөртөө мөнгөө зарцуулаа. Зүүн тэгээд байгаа шүү тий ангаахан харин тий жилдээ нэг удаа шинжилгээнд орно гэдэг. Ядаж өвдсөн бол тэрийг эрүүл гэдэг онш хэмчээ сонсдол хэмжилж. Гамаа сайн марчих. Нэгээс 2 сар байхад л тэр өвчин чинь бүрэн төгсөж байгаа байхгүй. Юун дээр тэр ингээд эцсийн шатанд орцсон
гэдгээ одоо за өвчтний зүгээс авъя л да. Эцсийн шатандаа орцсон гэдгээ ингээд сонсоход зүгээр ингээд тэрийг хүлээж авч байгаа. За ер нь бол би удахгүй байна гэдгээ хүлээж авж байгаа юм нь эр юм хүс ялгаа байдгүй ер нь. Хүлээж авч байгаа нь эмэгтэй хүмүүс илүү айгуу таймнаар хүлээж авдаг. Ягаад гэвэл бид нар чинь эрэгтэй хүн чинь нөгөө тотгошоо байдаг хамаг юм ярьдаггүй. Тэгээ ерөөхдөө бол хилэнгүүд нэлээд эхний нэг өдөр айгуу хэцүү өнгөрдөг. Тэгээ ор холгондоо бид нар чинь сэтгэл заслаа шүү дээ. Яаж ийж гэдэл би энэ асуугаа. За ингэ шүү. Энийг хэрэглүүл тэр нь сайжирна гэл орж байгаа хэрэгжилж байгаа юм тэраа хүртэл ингээд хилээд өнгөчж арай өөр болдог. Эмэгтэй хүн чинь угаасаа нээлттэй шүү дээ. Юу бодож байгаа шууд хилчдэг тий. Хэрэгцээгээ шууд хилчдэг болохоор тэр өвчин талаар ойлголт гайгүй. Гендер үдс ялгаад. Миний тохиолдол шүү. Гэхдээ бусад эмчнэр үед бол өөрөө ч маа. Ер нь та ингээд зүгээр одоогийн ингээд өдөрдөө хүртэлх ингээд туршлагаа эргээд харангууд за яг ингээд маш тайван одоо юу гэдэг өхлийг тэр ингээд би идэхгүй нэ гэд тэр оншоо сонсоод ингээд их тийм тайван байдлаар хүлээж авч исэн огт хөлийн зөвшөөрч чадахгүй ерөөсөө хөлийн зөвшөөрч чадахгүй байсан тийм тохиолдлууд хэр олон байна. Хүлийн зөвшөөрч чадахгүй тохиолдол байсан. Эхний нэг 2 3 өдөр ирэхэд бол хэцүүсэн. Би баг юм юм шиг. Ар гэрийнхэн өсөлтөөр хэлээд өгөөч гэгээд хэлсэн. Тэгээ тэр хүний гаргаж байгаа реакшн жоохон хэцүү байсан. Яасан би өвдөлцсөн юм шиг тийм яг л тэр зүйлийг би тэр хүнд авч яатсан юм шиг хандлага гаргасан. Гэхдээ би тэр хүнтэй ярьсан уухгүй. Над руу бүр ингээд ихцэлж харахгүй байгаадсан. Тэгэл ингээд харцаад альчжуулаад тэгэл тэр хүндээ зүгээр энгийн ярилцаа ярь. Өвчний талаар юусэн ярихгүй. Энгийн ярьцлага өгөөд тэгээд тулгамдж байгаа асуудлыг тайлбарлаж. Ер нь бол хүмүүс их айгүй ярилцах дуртай. Мөнгөчлөх төсөнд зөвшөөрөхөөр шаардж байгаа хүмүүсийн марг миний бодлоор 90% ганцаарсан. Би хавтартай. Хавтар гэж шавцсан. Халтдаг гэж ойлгоцсон. Халтар төвчин биш шүү дээ. Хавтар гэдэг өвчнийг ихэнх нь буруу ойлгоцсон. Халт чинь чи цаашаа гэл өөрөөгөө нөгөө өмнө ойр сосоос өмнө ач зээ нэртэйгээ өөр хөвгттэйгээ хөөхөн тий твэрч мөрөөд үнсдэг байсан бол өөрөө ингэ тусгаарлцдаг. Тэгэхээр тэр хүлээсийг авах арга замыг зааж өгдөг. Ирэхэд бол. Тэгэхээр хавдар халтдгүй шүү. Та өвдсөн ч гэсэн тий нийгэмдээ харилцаа үүсэх харилцаа чи хിവэрэ байгаа шүү. Таны өвдсөн өвчин чинь бусдад халдвар тараахгүй. Та зүгээр хурж болно. Надад ч гэсэн хурж болно. Өөртөө би хөргөдөн шүү. Гар мартаа ингэ хөргөө. Би ч гэсэн тань ингэ чөлөөтэй хурж. Хэрэг халтдаг байсан бол би таны биенд хүрэхгүй шүү дээ. Өдөр болгон би хурж иж таныг чагнж ингэ үзэхгүй. Бас буруугаар ойлгочих юм одоо халдарт өвчин ч гэсэн үзнэлтэй юм чинь ерөөдөө тэр хүндээ ойлгуулахын тулд ингээд гих хэмжлэнгээр ингээд яа одоо нэг өрнүүлдэг байхгүй жоохон ойлголцгоо. Тэгэл эхний өдөр хэцүү, хоёр дахь өдөр жоохон дунд зэрэг, сүүлийн өдөр гайг болчтой. Тэрнээс хойш байнга ярьдаг. Эмнэлгээс гарсан үедээ утасны дугаар аав. Эмчи одоо ингэж байгаа шүү, тэгж байгаа шүү. Ингэж аялж гин гэдэг одоо сүүлийн сошиал ертөнд төгссөн. Фэйсбүүкээр зураг мургаа явуулна. Тэгэл тиймэрхүү асуудал байдаг. Тэр нэг үеийг нэг хэдхэн цаг үргэлж тэр үеийг юм тавчаад. Тэгээд тухайн хүнээс болдог. Заримдаа ингээ удаан хугацаанд уншаад шүүрхгүй байж байгаад тий. Сар 3 сар амьдрах хүн маань маргааш нь ч юм уу нөгөөдөр нь ч юм уу дэлхийгээс явцсан байх тохиолдол байдаг. Хүлээн зөвшөөрч чадахгүй. Яагаад энэ олон хүмүүс яж хаад яагаад би энэ өвчнөр өвдчихв. Би энэ амьдралын туш би зөвл амьдэрсэн шүү дээ. Яагаад энэ өвчин аа миний амь насыг авч явах хүртэл ийм шатанд хүрчвэ гэдэг нөгөө ярилцахгүй тотгошоогоо ингэсээр байгаа сэтгэл зүгээрээ төрөл явчихдаг. Өвчнийхээ оншоос биш. Босож шалтгаанаар. Тиймэрхүү тохиолдол байсан. Хүлийн зөвшөөр яг ингээд бүр ингээд маш таймнаар ингээд одоо юу гэдэг хүлийн зөвшөөрөөд одоо гэхдээ ер нь өхлийн тухай тэд нар ер нь ярьдаг үү те. Ярьдаг. Өөхөх үед яадаг вэ гэж асуудаг. Зихэр хууц гэд байдаг байхгүй юу? За. Нас орох үед хүний биед ямар шинж тэмдэг илэрчдэг. Огж бүлчих гэж бичингүүт ард нь ийм зүйлээс болж та өгдөг шүү гэдгийг тайлбарлсан хууц байдаг байхгүй юу? Бас тэрийг ярьж өгнө. Нотлохон дээр суурлаад яг эмнэлгийн нөхцөл бид нар чинь угаасаа хөл гэдэг зүйлтэй байнга тулгардаг учраас тэрнээс шийдэх асуудлыг бас 1000 амаар яриа зарим хүмүүс ойлгодог. Уншиж нүдээр харж иж тэр судалгааг харж иж итгэдэг байхгүй юу? Хөл тулгарх үед ийм зүйл болт юм аа гэд ар гэрт нь ерөөхдөө хэлнэ. За энэ 10 20 шинжис танаа тэд нь илэрч шүү тий. Биеэр нь улаан толгойд гарцсан байна.
судастараа их боломжгүй. Судас зүү ороод хагараад байна. Амьсгалж чадахгүй, залгиж чадахгүй, амьсгал нь хүн болоод байна. Ингээд гих мэтлэнгээр ингээд бид гарч байгаа завирууд хилдэг байхгүй. Тэнгүүч чинь чеклэн нэг юм чинь дотроо. Гэсэн юм ер нь төгч чинь за одоо тий таныг үлдсэн юм ингээд тгий гэдэг шийдвэрийг гаргаж эхэлдэг. Ер нь яг ингээд нүүр тулаад ингээд за ингээд оншоо сонсоод магадгүй ихний 2 хоног хүлийн зөвшөөрч чадахгүй байжаа хүлийн зөвшөөрөөд тэгээ бүр тэр цэнгэр хууц муцаа уншаад тэг ингээд за ер нь бол ингээд яг өхөл төхөөд ирэхээр ийм шинж тэмдэг гардаг гэдгийг бүр ингээд мэдчих тийм шүү дээ тий зарим одоо өвчтнүүд сониуч хүмүүс бол асуугаа мэдчихсэн. сониуч хүмүүс л тий за сониуч хүмүүс нэг асуугаад мэдчихлээ гэж бодоход тий ер нь тэгээд танд анзаарчихсан хүмүүс яг ингээд тэгээд тэр өхлөөсөө айж гэнэ үү танд яг ингээд юу гэж хэлэх үү? Ерхэд бол өхөл гэдэг зүйлийг хоёр ангилдаг. Хэвийн өхөл, хэвийн бас өхөл гэж ангилдаг байна. Хэвийн гэдэг нь өхөл гэдэг нь өөрийнхөө өвчнийхөө улмаас одоо жишээ нь юу харуултууд байдаг шүү дээ. За. Клап нь хаагдсан. Гинтийн. Тэд нар ч болохоор хэвийн баггүй юу? Одоо 90 тонныгоо зовохгүй өөрийгөө зовохгүйгээр л жамаар яваад өчөж байгаа байхгүй юу? Хэвийн бас өхөл гэдэг нь маань болохоор одоо түрүүний яриадсан жишээ байсан шүү дээ. Сүүлийн мөчн ойрцсон байгаа, оншин тодорцсон байх чинь баахан эмчилгээ хийгээл тэр хүнийг одоо хэцүү байдалд оруулах гэсэн. Им тэрэ гэдэг чинь бас сайн талтаач нөгөө талаар бас химийн бодис, химийн хорл гэсэн үг шүү дээ. Хортлогонд оруулаад хэцүү байдалд оруулаад химийн тарианы курс эмчилгээ болцсон байх чи ахаа хийлгээ. Бид нэр хамгийн сайн нь тэр орноос ингээ олоод ирлээ гэл ахаа хийлгээл нөгөө түүнийг заваагаал хортлогонд оруулаад усан дуунаад тий юм залгиж чадваргүй цус багталтал гэлэн дээр завирууд илэрч идэг байхгүй. Тэгээ тэр болгонд нь ар гэр нөлөө их байгаад идэг. Юун дээр одоо ингээд яг ингээд хамтрын эцсийн шатндаа орцсон байхад юу яадаг вэ? Тэр нөгөө нэг юм би бас нэг баримт кино үзчихсэн чинь юу яадаг юм бэ л нөгөө лам мам одоо нэг эцсийн яг эцсийн үед нь одоо толгой дээр нь хавх дуурах ч гэдэг юм уу эсвэл ингээд нөгөө за христийн шинтэй хүн бол би ингээд нэг залбирчмаар байна ч гэдэг юм уу те ер нь яг ингээд эцсийн шатнд миний толгой дээр нэг хавх дуурах чаас тийм зам үйл байх уу? Тэгэхэд бол манай эмнэлгээр нийт хандж байгаа хүмүүсийн хийх нь яг тиймэрхүү үйлдэлийг өөрсдөө хийдэг. Хөнгөлөх тусламж үйлчээ амьдрах хугацааг уртсах үйлчлэгээтэй. Тэгээд бид нэр юу хүсэж чинь яг гэртээ байгаа юм шиг хоёр дахь гэр нь болж байдаг. Гэртээ байгаа юм шиг өөртөө эдэлж хэрэгэлдэг мэдээ авчирна. За сүүлийн мөч ойрцсон тохиолдолд ар гэрийнх нь хүсэл дээр тий би нэг лам авчраад ном уншуулчих уу гэдэг тэгтэг асуудалгүй бид нэр жишүүрдэг. За таны хэлээр хэрэгс ч юм байл хурж ирээд залбируулахсыг үл хамаагүй зүүр чөлөөтэй оруулдаг байхгүй. Ирэхэд бол харьтгүй гэсэн үг. Ямар зам үйл бөөгийн зам үйлтэй юм байл орол нэг үзлэг хийх гээл орохоор эргэн тойрон ингээл янз бүр юм тавьсан байд юм хоох моох. Бид нар бол тэрийг бол ядгүй. Тухайн хүний өөрийнх нь хэрэгцээ учраас тий ямар зүйл хэрэглүүл тэр хүний сэтгэл санаа тайвшраад ар гэр нь амар тайван байна. Тэр бүх зүйлийг л зөвшөөрдөг гэсэн харуулдаггүй. Яг хоо улсын эмнэлгүүд, гадуур эмнэлгүүд соргилж магадгүй. Манай хөнгөлөх төслийн зөвлөгөн дээр бол бүх юм нээлттэй. Юун дээр яг ингээд өхөн тодорхой болцсон хүмүүс зүгээр ингээд та ингээд ярилцдаг гэж штэ тий ярилцж хахад өнөө удлаа нь мэдэхгүй л дээ нэг хэсэг фэйсбүүкээр чи ингээд нөгөө нэг дандаа яг тань шиг юм ингээд өхөлтэй нүүр тулдаг ийм совлогч нартай хийсэн ярилцлагуудын төв мөвгээл тий тэгэнгүүт ихэнхдээ л ингээд би тэгж амьдрсангүй ингэж амьдрсангүй залуудаа тий ингээд гоё инээж хөрж овсонгүй байнга л ажил гэж өөрийгөө мартлаа гэл ингээд нэг юм гэрээсэл чим шиг дурсан чим шиг бичсэн байдаг штэ ерөн зүгээр яг тантай тэгж амьдралынхаа тухай за би тэгж сайхан амьдралаа одоо гомдлгүй гэдэг юм уу эсвэл би тэхгүй явдаа ангихгүй явдаа гэж боддог тухай ярьж ирсэн үү? Тий байнга ярьдэн шүү дээ. Ар гэрийнхэндээ хилдэггүй тэр хэцүү зүйлээ ер нь энд суулгачтай бүгдийг онгоолгоо ярьцдаг. Бид зүгээр эм тариа хийгээ явдаггүй. Тэр хүний сэтгэл зүйтэй тулж ярьцдаг. Тэгжиж тэр хүний өвдөлт зөөр намд нь бидний хийсэн эмчилгээ үр дүнтэй гэдэг учраас бүгдийг ярьдаг. Тэгээд тухайн өвчтнөөс сонсон үгийг ар гэрийнхэнд нэлдэг. Бид нар ар гэрний ирээгүй ажилтаа ч юм уу тийм тохиолдол байдаг л да. Тэр үед нь за өнөөдөр ах ихч энэ тухай ярьсан шүү. Тэрийг тэгээд өгөрөө тэгмээр юм гэсэн шүү. Ирэхэд бол хүсэлтүүдээ хэлж ин тэ. Гэрээсэлгээ хэлэхээр хүмүүс жоохон айчдаг байхгүй. Гэрээсэл гэхээр л өнөө маргаашгүй нас орох чинь арай өөрөөр ойлгоод байдаг. Одоо жишээ нь Америкт манай тэр багшийн хэлжсэнээр бол одоо би жишээ нь нэг аяллаар ч юм уу одоо нэг өөр орн руу явъя л да. Турк ч юм уу ингээ ойрхон явлаа гэж бодоход гэрээслээ бичдэг. Тэгээ гэр бүлийн гишүүд хизээш нэг дөрөв хамт явдаггүй.
За. Ямар нэгэн гинтийн болж магадгүй шүү дээ. Тэгвэл гэр бүлийн хүмүүс бүгдөө бас үгүй болохыг үгүйсэх учраас дандаа салж явдаг гэдэг юм лээ. Хүүхдүүдэд хуваадаг ч юм уу тий. За өөртөө гэртээ тийм гэрээслүүлдэг. Би тим дасан тим кодтой тэтэн төгрөг байгаа. Тим ажлаа ингэж хийн гэд тий. Бүх юм ингээд бичиж явдаг. Тэгээ хурж ирээл нөгөөтгөө баяжуулна. Тэгж бас явдаг байхгүй юу? Тэр зүйлийг бол хүмүүс манай монголчууд жоохон эвгүйгээр хэлж явдаг. Гэрээсэл гэдэг хүсэлт гэж би ерөөхдөө энгийнээр хэлжтэй. Ойлгоход амар. Тийм юм хүсчихлээ шүү ах. Та тэрийг тэгээд өгөөрэй. Тийм юм авчраад өгөөрэй гэж хэлэнгүүт. Өө тийм үү. Би сая өглөөхөн би очиж явсан л надаа юу ч яриаггүй штэ. Танд хэлсэн юм чи. Тийм штэ. Надаа бүх юмаа хэлдэг штэ гэж ерөөхдөө бол бидний ингээд харилцаа айгуу гоё татна байдаг ерөөхдөө. Сони юм. Яагаад ар гэрийнхэнд хайртай хүмүүстэй тэр юмнуудаа хэлдэг юм бол? Энэ одоо монгол хүний сэтгэл зүй юм уу эсвэл тэр үхлээ яг ингээд тодорхой хэмжээр хүлээн зөвшөөрч чадахгүй байгаад энэ үү? Мэдгүй тухайны өөрийнх нь хувийн бодлоос эсвэл магадгүй тэр хүн жоохон гэр бүлийн хатман байж болно шүү дээ жоохон хэлэнгүүт та тэгээд тахтай сонсооргүй ч юм уу эсвэл тэр хүнд хэлмээргүй байсан ч юм уу өөрийнхөө хэцүү байгаа мэддэгмээргүй байвал бас хэлэхгүй байх тохиолж тэрийг сайн хэлж мэдгүй. Ерхэд бол айгуу сайн ярилцдаг. Юун дээр миний зүгээр ингээд нөгөө би ингээд нөгөө Монголын уран зохиол донд ингээд ерөн зүгээр яг үхлийн тухай хэр ингээд бичсэн байна гэд хамгийн одоо яг үхлийг бодтойгоор энгийн байдлаар хүлийн зөвшөөрж энэ бол ингээд яалч хүний амьдрал дуусч ийн гэдгийг мэдж байгаа намдаггүй нэг өвгөн шугуу гэд өгүүлэг байна маш алдартай. Тий ингээд тий өндөр наснд гарчаад найз өгчүүлээ дуудаад за чи тэр уургыг ав чи энийг ав хичээд намайг гадаа гаргаад өгөөч гэд гадаа гаргаад адууга харчаад эргэж ороод үүрээр тэнгэр тальдаг тухай. Тэгэнгүүт яг миний хүндэлж авдаг одоо ментор гэж хэлдэг хөхгүй. Тий би ментортай байсан. Тий тэгсэн тэр ах маань өөрөө ингээд ерөөсөө зүгээр имчилгээнээс татгалзаад дөнгөж ануухаа ерөөсөө 53 4 тийм үү да. Өөрөө ерөөсөө бүр ингээд имчилгээнээс татгалзаад тий тэгээд нөгөө би ингээд уулзаад ингээд би уумаар тий би тэр пи уугаа суугаад тэгсэн чинь сайхан амьдралаа ах нь тий татгалзах юм алга тий гадагчаад төгшөө явлаа бүх юм үзчихлээ хүүхдүүдээ тусад нь гаргачлаа одоо ахт нь ерөөсөө юмнус юу ах юм бол одоо ингээл өөрийгөө зовоогоол ингээл хидгүү шатанд аваагаач бүр үзүүлэхгүй үгүй би үзүүлэхгүй тий гүг та идэх магадaltaй ч юм бол хэдний идэх өрсөндөө байгаа мэдэхгүй штэ гэсч гүйгөө болсон би ингээд тий ханс амьдрал ханс сайхан амьдралаа хань ажилтаа өөр хүүхдтэй амжилтаа сайхан байлаа болсон гисээрэн байгаад тэгэл ер нь бол өнгөрсөн босурсан тийм тэгэнгүүт одоо зүгээр ингээд яг ингээ нэг юм одоо ингээд цаг нь боллоо сайхан амьдралаа татгалзах юм алга сайхан амьдралаа тэгж хүлээн зөвшөөрж исэн тохиолдол хэрэг байна. Тэр тохиолдол маш их байгаа. Тийм үү. Ахт нь одоо харамсах зүйл байхгүй би хийх юм хийцээ. Одоо энэ хүмүүсийг багал харин зовоомор нэмчээ та тэрэн дээр туслаараа гэдэг. Тэнгүүд чинь тэр оншоо хүлээн зөвшөөрсөн байгаа байхгүй өвчнөө. Тийм байна. Тэгээд хийх ёстой юм амьдралаа дүгнсэн тий хавдар гэдэг онш авах хүртэлх хугацаанд юу хийжсэн тий одоо үлдсэн хугацаанд дутуу зарим нэг одоо уйшлахгүй гэж зүйл хийж болно шүү дээ. Нэг найз та маргалцсан, гомдоцсон ч юм уу тий. Эсвэл нэг хүнд ямар нэгэн одоо мөнгө төгрөг зээлдэг ч юм уу ямар нэгэн асуудал хийсэн. Тэрнийхээ юуг үлдсэн хугацаанд би одоо гаргачвал тий надад санаж бодох юм алга. Би хайртай хамаатан садан бүх хүмүүстэйгээ уулзсан, найз нөхдөдтэйгээ уулзсан. Энэ хороо дээр би одоо хорогдох тийм зүйл байхгүй гэсэн хүмүүс маш их байдаг. Би үл эсэргээрээ би ингэж дотор төсөөлөхгүй юу. Ингээ эцсийн шатанд орцсон өвчтнүүдтэй ингээ за ингээ оншод одорцсон би ер нь удахгүй хөхөн тодорхой олцсон гэнгүүт ихэнх нь ингээ нэг харамсдаг гэдэг юм уу те өнгөрсөндөө харамсдаг те ингээд амьдралд торгоддог гэдэг юм уу те мэдээж амьдрах амьд байх сайхан тэрийг бол бүгд үлийн зөвшөөр. Гэхдээ ингээ нөгөө тий ингээд өглөөс айдаг юм уу эсвэл ингээд би ингээл арай л амьдрч одоо хансангуудаа эсвэл тий ингээд амьд баймаар байж тээч гэдэг юм уу илүү их ингэж нөгөө амьдралтай зууралдах ч гэдэг юм уу өглөөс зугтах айх тэр байдал нь илүү их үйдэг болов гэж бодохгүй. Тий. Ер нь бол тэр тал байдаг. Тэгээд тухайн хүний юунаас өөрийнх нь хувийнх нь юунаас л болж тэгэл бах та тий. Зан чанараас нь. Тэгээ ер нь бол ихэнх үзүүлж байгаа манайхаар үзүүлж байгаа хүмүүсийн ер нь ихэнх нь бол оншоо хүлээн зөвшөөрсөн. Одоо харамсах зүйлгүй хийх юм байцсан. Үлдсэн хугацаанд миний хүүхдүүд надад зориулж ийм имжлэг хийлээ. Тим газруудаар онцлогоо хийж авлаа. Тим асаргаа суулгаа яадаг гоё газарт амралт те амрууллаа. Миний этийг хүссэн бүх юмыг авчиж болоо. Одоо бол хорогдох зүйл байхгүй. Тэгээ хизээ
бурхан авч явна. Тэр үед нь явхад билээ л гэсэн хүмүүс бийж тийм. Гэтэ тийм хүмүүстэй илүү харьцаад бас амар байдаг л та. Бидний бодлоо уншаа хүлээн зөвшөөрсөн хийх юм ээ. Өнөөдөр тийм имжлэг явж байгаа шүү. Одоо тэгээ шүү, маргааш тэгээ шүү гэж ерхэд бол зөвлөгөө нэг гарчтай. Үлдчихэж байгаа хань ижил өөр хөвгтөд ерхэд бол хэцүү байдаг. Тэгээд өөр ямар ч арга байхгүй. Намайг анх ажилд орж явахад манай сүүлэгч хэлжсэн. Хавдрыг эдгээдэг одоо эм тариг гаргасан хүний эмчин ч юм уу тий хөшөг, эмзүүчин хөшөг алтаар хийнэ гэж ярьдээ. Одоо хүртэл гарааг байгаа ш. Магадгүй таач хийчих юм лээ гэж намайг амар урамшуулдаг байсан. Тэгээ ер нь бол тийм имжлэгээ байдгүй л асуугаад идэв. Сошиалор агиох хүмүүс мэдээлэл авд юм лээ. Тэнд хавдрын эсрэг имжлэгээ солонгос гарцсан гэж байна. Оросд хийж байгаа гэж байна. Тэр хэр бол авч хэрэглэхгүй яах вэ гэл бидрээсээ илүү мэдээлэлтэй ирж байдаг тий. Тэг н одоо тий. Унтаад босоод ирэхэд шинэ ус мэдлэгтэй адилхан. Үйлчлүүлэгч маань бидрээс илүү амар их мэдээлэлтэй эм тарины мэдээллийг бол амар тотлон мэдсэн ирж байдаг. Ер нь энэ зүгээрөө тэрэн зүгээрөө хоёлаа ингэ ярьж яхад тий ингээд бид нар ч гэсэн ингээл амьдралын жамаар тий ингээл өтгсөө үдээл нялхсаа ухтаал явж байна. Тэгэнгүүт за настнууд бол нэрээ яг л тэгдэг юм бэ. За одоо ингээд ар гэр ихнийгээл багхан шиг зовоо одоо тий би ч одоо яах вэ? Ингээд тий үздгээ үзчихлээ ингээд. Гэтэл яг ингээд нөгөө энэ хавдар гэдэг чинь бол ингээд нас ялахгүй штэ тий нас нийгмийн бүр хэнийг ч ялахгүй байна. Тэгэнгүүт тэгвэл дахиад төсөөллөөр ингээд нөгөө нэг магадгүй залуу хүнч гэдэг юм уу тий илүү залуу одоо заавал нэг амьдралынхаа ер нь амьдрал гэдэг чинь нэг юм хөгшрөөд нас ордог гэдэг нэг юм зөв тогтолтой. Тэгэнгүүт тэрнээс өмнө залууч гэдэг юм уу хүүхдч гэдэг юм уу ийм одоо эцсийн шатанд орсон хүмүүс өхлийг оншоо хүлийн зөвшөөрөхгүй байх магадлал илүү өндөр байдаг. Илүү өндөр байдаг. Яагаад гэвэл тэр чинь яг хийж бүтээх цаг дээрээ хүнд хэцүү оншийг авцсан байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр нь тийм хүмүүстээр бол үнэхээр хэцүү байдаг. Тэгэл одоо тэгэл өвчтөйгөө талаар ярина. Ар гэрхнэр нь дамжуулж хэлэх үү та өөрөө ер нь эмчинд хамтдан суулгаж байгаа шүү дээ. Хэлэх үү. Ганцаараа ярмаар байна. Эхлээ ар гэрээс нь асууна. Ганцаараа хэлэх үү хамтдаа байж байгаад ярилцах уу гэж асууна. Тэнгүүт чинь ер нь бол ганцаараа суул сонсдог хүн бол байхгүй. Ер нь бол тэгээ ар гэрийнхэнтэй хамтдаа суугаад тавилангоо ер нь сонсдог. Тэгээ төлөвлөгөө гаргадаг. Тэгээ одоо хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд угаасаа ордон шүү дээ. Өөр шингэн цаг минут хэрэгтсэн нэмэгдээл явчихгууд за ойлгож эхэлнэ. Өссөөгүй хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд ордог байна. Энд яг ингээд одоо энэ хөгжлөх хэмжлэгээн дээр эндээ ингээд өнгөрөөд одоо юу гэдгийг гардаг юм уу эсвэл за яг ингээд эцсийн хүчтэн гэрлүүн гаргах гэрт нь өнгөрөөдөг юм уу? Гэрт нь өнгөрөөж бол болохгүй шүү дээ. Тийхүү тий. Сүүлийн мөч хүртлээ манай амьдлэгт бол хязгааргүйгээр байх байж болно гэсэн үг. Зарим хүмүүс хавдрын бос онцтой хүмүүсээс ирдэг, харгалтын дараах, тэмдлийн дараах хүмүүс ирдэг. Тэд нар нь болохоор ар гэр нь одоо ганц бие хүмүүс байж аваад харвцсан ч юм уу тийм тохиолдол байвал яг үлдээчдэг. Тэгээ өөртөө 7 хоногт нэг удаа ч юм ажлынхаа цаг цагаар эсвэл оройн цагаар ч юм уу эргэж уулздаг байгаа. Тэгээд тэр үед болохоор ер нь бол тэгэл мэдээллийг л уцаар л бид нэр өгдөг. Тийм үед болохоор хөвчлэн ер нь нэмлэгдэл сүлийн мөч хүртэл нь байлгадаг та. Танай эмнэлэг энд өнгөрөнгөт бид нар нөгөө тусгай юу моргуудтай гэрээтэй байдаг. Тишээл сүүлийн асуулт ер нь эцсийн хүсэл гэж одоо яг ингээл одоо өнгөрчлөг хэмжлэгийг хэлгэж байгаа л тэгэл энд ингээд ер нь бол бахны орон дор явдаг юм байна. Явж болно. Тийм. Тэгмүүд ер нь хүмүүс одоо яг ингээд нас урж байгаа тэр өвчтнүүд хөгд юм хүмүүс эцсийн хүсэл гэж юм хэлдэг үү ер нь эмчнэрт. Эмчээ намайг өвдөлтгүй тайван л явуулаад өөрөө гэж байдаг. Ер нь юу тэгж хэлдэг. Тэгээд би тэгмээр байна, ингэмээр байна. Тэгээд өгөөч гэдэг ийм одоо эцсийн хүсэлт гэдэг юм уу тиймэрхүү юм сонирхолтой байх уу? Би энд нь орж ирдэггүй шүү. Тийм үү. Эмчээ намайг өвдүүлэхгүй тайван л тий гоё юм жамаар нь явуулаад өгөө. Бити их заваагаарай. Гэл тэгж хэлдэг. Тэгээд сүүлийн мөч хүртэл ингээл бид нэр ямарсан амар тайвнаар ингээд замд нь үддэг. Тэгээд тэр үед хүнээс уг нь баярлаа гэдэг үг сонсох айгүй гоё. Ар гэрийн хүн амьсгал хураацсан багт ар гэр баярлаа эмчээ гэх. Тэр мэдрэмж жоох надад амар сонир байдаг. Тэгээ сүүлийн мөч хүртэл нь өөрсдийнх нь хүслээр амар тайван ингээд өнгөрөх
араа замын ч юм уу тий зааж өгсөнд баярлалаа гэж хэлж байгаа байхгүй. Гэтэ хүн өнгөрчөөд хаад надад баярлалаа гэж хэлэхэд ямар эвгүй юм бэ Мэдээж тий. тэр мэдрэмж жоох Тийм байна. Би хүртэл ингээ хөндлөнгөө сонсоор нэг тийм. Сонсоор нэг эвгүй. Тий. Уг нь бол эмчилгээ хийгээд баярлалаа гэж байгаа боловч тэр чин амьдрахаа болцсон шүү дээ. Аа. Тэгээд тэр мөчч гэсэн хүмүүс талархлаа хэлдэг. Аа. Та яг ингээд танд ингээд нөгөө яг ингээд хүн тодорхой болцсон нэг тийм маш тайвнаар ингээд одоо юу гэдэг эргээд амьдралаа танд дурсаад ингээд сайхан амьдралаа гэж тайвнаар хүлээж авч ирсэн нэг кейс ингээд нөгөө харамсаж ирсэн би ингэхгүй явдаа гэж одоо юу гэдэг зүгээр л одоо амьдралаа эргцүүлээд тэгээ ингээд тэхгүй явдаа гэж харамсаж ирсэн нэг ийм хоёр тохиолдол та одоо ингээд одоо туршлагаасаа эргээд харахаар team cases та нэг хэлж өгч. Бидээж нэр ус мос хамаагүй тий зүгээр ингээд нэг team Ерхэд бол нэг ясны хамтартай хүмүүс бүслэний доош мдэггүй болсон. Тэр хүнд л тавилангийн нэлээд айгу баярлж байсан. Аа за. Намайг хинж би ингээд боломжтой хүн байсан л да. Нэлээ юутай. Эм чи ингээд бид олон имлгүүдээр ингээд явж байхад ямар ч юм чинь ингээд таньшиг ингээд хэлж байгаагүй шүү дээ. Хавдар гэж ийм өвчин байдیں۔ Энэ үед нь ийм гардیں۔ За ийм ирвэл таны бие ер нь доошлж байгаа гэсэн үг шүү тий. Гэл ингээд ерхэд бол очихлонд би яриад суучдаг. Тэгээ ингэж хэлжсэн юм байгаагүй. Ямарсан баярлаа гэд бид нэг хамгийн анх ярихтаа нөгөө зохиолын талаар ярьсан шүү дээ. Тий. Тэр ах өөрөө ус төрч байсан. Гэтэ нөгөө өөрийнх нь хобби ном бичдэг байсан. За. Тэр нь ямар ном бэ гэсэн чинь нөгөө удмынхаа ном. Хамаатан садныхаа бүх хүмүүсийн мэдээллийг ингээ цуглуулад өөрөө ингээ ном биччихсэн юм байна. За. Тэгээд нөгөөтгөө дуусгаж амжаагүй байхад нь гинт хавтартай болцсон. Тэр нь бүр ингээ ясны хавтар мдэггүй болцсон. Бүр явж чадваргүй болцсон. Тэгээд тийм юм байсан. Тэгээд ойш ингээ хүлэн зөвшөөрөд мэдснээс хойш тэр хүн өөрийнхөө төрсөн охиндоо хэлсэн байхгүй юу? Миний энийг өргөжлүүлээд хийгээрэй. Одоо тэр ахын тэр гэр бүлийн мэдээлэл байхгүй байгаа шүү. Тэрийг ингээд нэмчүүл ном болчихж байгаа. Ийм хавцтай хийгээрэй, тэтэн хуцтай хийгээрэй. Ийм зургууд дутуу байгаа шүү гэж хэлжсэн. Зөө. Тэр талхал амар гоё юмсан. Би ч нөгөө яг шинэхэн юмч тэгээ 10 хэдэн онд байсан маа. Ямарсан нэг ажилдаа удаагүй л хийсэн. Туршлага муу. Залуух юм. Жохоо айцтай. Хилчүүл яад юм бол надад ер нь гаднаас монголчууд битээ тэгж байгаарэ гэж нэг зүйл хэлмээр. Залуу мэдлэггүй, туршлагагүй гэдэг амар ингээд доош нээдэг. Тэгсэн ч гэсэн хамаагүй. Би залуу гэж хэдэг шууд хэлж байгаа л нэрэн штт. Тэгээд яриан дундаасаа хүмүүс арай өөрөөр ойлгодог. Сая хэлсэн штт. Олон хувийн имлэгээр явсан боловч олон эмч нартай нүүр туссан боловч энэ зүйлийг яг ингээ гаргалгааг нь гараа хэлжсэн юм байхгүйсэн. Тэгээ баярлаа гэж хэлжсэн. Тийм тохиолдсон. Хоёр дахь асуудал болохоор гинтийн зүйл бас тохиолддог. Тэгээ хавдрын бас онцтой хүмүүс чинь гайгүй би доктортой явж ирсэн гинт ингээд тий амьсгал зүрх судасны үйлчлэгээ зогсох тийм тохиолдол бас гарч ирсэн. Тэгмүүд бид нэр эмчээ ингээд явчихна гэж бодоагүй штий. Гэдэл тэгж байгаа байхгүй. Тэгээ бид нэр өдөр болго ингээд би юм байдлаа тийм биш үү, юм биш үү гэж хэлээл яваадсан. Гэтэл бидний тэр яриаг нэг чихэр оруулаад нөгөө чихэр гаргацсан. Ойлгоогүй, ойлгохыг хүсээгүй, хүлээж авахыг бодоогүй. Тэгээд нөгөө хүн ингээ өнгөрөнгөт болоогүйсэн шүү дээ. Наа үнд чинь тийм хийх юм байсан шүү дээ гэж байгаа байхгүй. Тэгэхээр эмчийнхаа зөвлөгөөг сайн дагаарай. Эм зөвлөгчийн зөвлөгөөг сайн дагаарай. Тийм хугацаа үлдсэн гэж яхад ажлаа зөв төлөвлөө тэр хугацаанд нь хийж дуусгаагүй бүх юм хийгээрэй. Тэр хүний үлдсэн амьдралд нь те нөгөө дутуу зүйл үлдээхгүй тулд байгаа үед нь одоо жишээ ном уншуулдаг ч юм уу те одоо юу гэдэг хин нэгнтэй уулзах ч юм уу те тиймэрхүү зүйлийг нэг төлөвлөгөөтэй богино хугацаанд бас хийх хэрэгтэй гэдэг. Өвдөлтгүй болох тэр агшны л айгу зөв ашиглаарай л. Тийм байна тий. Манай тэгвэл өвдсөн үед юу бидний ингэж ярих сонсохгүй. Тийм харин хаалга онгох чихрах чимийг сонсонгууд өвддөг шүү дээ. Болооч. Дуу чимээ битгий гаргаач. Амар тайван баймаар байна. Ээж маань хайлын том байхгүй. Тэгээд манай өвөө нагц өвөө бас нэг 60 гараад өнгөрсөн. Тэгсэн чинь өвөө маань залуудаа ер нь бол уух дуртай хүн байжээ. Тий. Нутгийнхан ч мэднэ л тий. Тэгсэн чинь нөгөө бэн өдрөөс өдөрт ингээд зурдаад дэвтэрт ороод тэгээд аав нэг шил аргил аваад өгч уучмаар байгаа. Тэр их ууж чадахгүй шүү. Тэгтээ ингээд нэг юм залуугийн дуртай байсан тийм.
юу яриад байгаа юм бай та одоо гэл те эрүүл мэндэ бодохгүй матахгүй. Тэгээл ингээл өдрөөс өдөрт ингээл тий би тэгэхэд нэг 5 дугаар анги байсан юм уу да тий. Эхлээл таяг тулж манад ирээл тэгжээснаа бүр гэрээ бариад сумын төв дээр хөдөө малчаа айл байж байгаа малчин хүн байж байгаа манад ирж нэмжлүүлж байгаа тэгээл таяг тулж явж ийснаа хэвтэрт ороод тэгээл тусна гэрээ тэгээл ерөнхийдөө ингээ бүгдээрээ муудаад байна гэдэг юм хөлий мэдээд байгаа хэрнээ хөлийн одоо ээж маа тэгээд байгаа юм чи тэр нэг залуу байсан юм хөлийн зүрж чадахгүй юм байли сүүлд нь ингээ ботсон гоо муудаад байгаа юм бүгдээрээ мэдсээр байж зүгээр л эцсийн хүсэл нь байсан юм болов 2 3 удаагүй байсан тий миний охин аав та нэг ганчлын аваад ирэж залуугийн дуртай байсан. Тэгэж асуудаг штеп. Аа. Тэгэхээр тэгэл гэж штеп. Ерөөсөө яадаг. Тэгингээд ууйг бол нэг 100 г татмаар ангингууд нууцаар ар гэрийнхэнд нь хэлж авчруулдаг. Тамиг татмаар байна. Тамиг татчаад өвчөө авснаас онш сонсноос хойш тамиг татхаа болцсон юм. Нэг яаж сорж болох уу гэд. Тэг та яамаар энэ бүх юмаа л хэл. Юу идмээр энэ юу хэрэгмээр энэ асуудалгүй. Бүгдийг бид нэр хэлээд юм чинь болохгүй л загнаад чамааг авчруулаад өгье юм уу гэж хэлчихдэг байхгүй. Тэнгүүч чи амар баярлдаг ш. Харин тийм тэрний сүүлд нь эцсийг хүслээ гэж гээл. Тий. Гоё нэх гоё агтай гоё хийцтэй цагаумаар байна гэж бүр хэлнэ. Тэгээд тэрийг хэлж байгаа л авчруулна. Хөөх гоё болчлоо гэж хөлсөө харчаад. Чи их жууж чадахгүй ч марч зарим нь бол тий. Амсхан тэр амс байгаа байхгүй. Харин тийм шүү байна. Тэгэл өглөөнд явчихдаг. Аа. Сүүлийн хүслэн тэр. Аа. Тэрнээс бол нэг амар эцсийн мөч ирж байхад амар тэнгэрийн том боддог байхгүй. Зүгээр л амар энгийн гэж боддог. Цай уун гэдэг чинь энгийн байна зү. Тий. Яг олон жил насаараа ч юм уу удаан хугацаар ууцсан болохоор нэг жоохон ганц балгамаар байл болгоолч. Хашлаад хар зүйл бол болохгүй юм. За бид хоёр энэ хүрээд яриагаа өндөрлөе. Тийм тэгээд яг ингээ нэг юм ажил мэргэжлийн онцлог гэдэг утгаараа хоспис буюу за хөнгөвчлөх эмнэлэг энэрэнгүй харц те. Энэрэнгүй харц. Тий, энэрэнгүй харц гэдэг шараатанд үүдэг ийм эмнэлэг байна. Тий, тэгээ ингээд цай 66. Цай 66 тий, цай 60 шараат шүү дээ. Цай 66 юм байна. Тий, тэгээд ер нь бол ийм эмнэлгүүд одоо нэг үе бодоход бас олон болцсон юм байна. Тий, тэгээд эндээс ер нь бол энэ хавдар гэдэг энэ аюултай өвчнөр энэ тэр нас ялгахгүй л бас өвдөд байна. Тийм болохоор ингээд ер нь л энэ өхлийн тухай зарим байдлаар бид нэр ерөн зүгээр ингээд судалж ойлгох, мэдэх зайлшгүй тохиолдолд ирвэл тэрийг хүлээн зөвшөөрөх. За хүлээн зөвшөөрөөд яаж тэр үлдсэн цаг хугацааг үр дүнтэй өнгөрөөх үү, яаж өвчин зовооргүйгээр одоо юу гэдгийг эцсийн шатанд нь үлдээх үү гэдэг талтай ийм мэдээлэл өнөөдөр сонирхолтой ийм яриа боллоо. Тэгээд бидэнд нээлттэй ярилцсан танд баярлалаа. Баярлалаа. Сүлд нь ганц юм л. За. Хэрвээ заха өхөл гэдэг зүйлтэй хүн болгонд болно. Би ч болно таач. Хүн хөөс цаг минут тулгарахгүйгээр. За тэр үе ирсэн үед тэр хүнтэй л ойр байгаарай. Сайхан гарын дулаацуулаад өгч. Хурч ирээд тэрвэр ер нь хамгийн сүүл хүний чих яндаг байхгүй юу? За. Тэр хүн ухаангүй хөвтөжсэн чи ярьж чадахгүй байсан ч гэсэн чих сонсчод. За. Тэгэхээр өхөл гэдэг зүйлтэй хин нэг нь тулгарч байгаа бол тэр үе дээр эргэл дээр очиж байгаа бол зүгээр л хоёроо үйлч. Тэ нараа цэцгээ ирсэн шүү гэж хинд нь хөөхөн зүйлэлж. Түүс дээр сонсоод хин нэг хүлээж идэг. Амьсгал хураах мөч хүртлээ бас хин нэг хүлээж идэг байх нь шүү дээ. Тийм байна. Тэр сайхан хөөхөн гарнаас нь барьж аваад тэр ирсэн шүү гэлж. Тэгээд жоохон хугацаа өнгөрсний дараа хайртай байсан шүү. Эсвэл тэ тэгэж яа гомдоож исэн бол уучлаарай. Би тэрий чинь тгээ хийцэн байгаа шүү гэд баярлуулах зүйлээ хэлж болно гэсэн. Чих сонсчил. За. Тэгээд тэрийг сонсоод бидний яриад байдаг нөгөө анх яриадсэн шүү дээ. Хэцүүхэл, тайван хөл гэдэг хоёрыг чинь 50 хэвийн одоо нас оролт руу шилждэг байх нь. Тэгэхээр эцсийн мөчт нь тэр үнтэй илүү ойр байгаарай. Тэ? Хайр халамжлал амарт биеийн яаж тослоод хурж ирээд нүүрийн сайхан угаад өгч болно шүү дээ. Шүдийн угааж өгч болно. Тэгэл сайхан гар бүлийн дулаацуулаад өгчин л энэ чи хайр халамжаа харуулж байгаа байхгүй юу? Тэгээс л баахан уут дөрөв идэж өгөх юм авчирчвал наатаа ид тэ идэж чадахгүй болцсон шүү дээ. Сүүлийн мөчт нь тэр хүнд юу хэрэгтэй? Халуун гарал хэрэгтэй. Тийм болохоор бидний өрөө амьдрал хайраар эхэлдэг. Хайраар огтголно гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэр айл гэрт бяцхан хөлт болж ирэхдээ хин нэгийг сонгож ирэхгүй хайраар үлгэдэж ирдэ шүү дээ. Сүүлийн мөчтөө ч гэсэн яг тэр хайраар бид нар бас өдүүлэх ёстой гэдгээс ойлгох хэрэгтэй шүү. Тийм ба тий. Бити айгаарай. Хэдий ингээд тэр хүний ертөнцөөс бүр мөсөө явах гэж байгаа ч гэсэн
байгаа үед нь хайраа л мэдрүүлээрэй л гэж хэлээ. За баярлалаа танд. Баярлалаа.